заяа үнэтэй холбоотой асуудлаар иргэд хүлээлттэй болов. Засгийн газрын 100 хоног бол 100 чөлөөлтийн тайлангаар өнөөдөр бас олон нийтэд танилцуулагдлаа. 100 хоногийн хугацаанд олон жилийн дуустдаггүй олон яриаг дуусгалаа. Татварын реформыг хийлээ. За тэтгэврийн шударга тогтолцооны реформыг хийж дуусгалаа. Монгол улс анх удаа хагас хөрөнгөл рүү нэгтгэн багцуулгаж олон улсын бирж дээр гаргах зорилгоор дэлхийн 12 хөрөнгө оруулалтын сангийн удирдлагын компани төсөлд эргүүлж дэлхийд 18 тэрбум долларыг удирддаг BlackRock, за мөн Franklin Templeton гэдэг сангийн удирдлагыг хэрэгжүүлдэг компаниудыг та одоо манад хүсэлтээ өгж маргааш Узбекистан 500 сая долларыг төрийн өмчт компаниудын хөрөнгийн багцаар босгосон Franklin Templeton-тэй гэрээ байгуулах гэж байна. Ингээд төрийн өмчт компани засаглал амилж байна. Бодтой үе ажил. Дээрээс нь эдийн засгийн эрх чөлөөний хуулиар 99 төгжээг мултлаа. Нэгсэндээ 41 тусгай зөвшөөрлийг албан ёсоор өнөөдөр цуцалж байна. 5 жил тусгай зөвшөөрлийг авсан зөвшөөрлөө сунгуулгаж байгаа зөвшөөрлүүд нийтдээ шинэ хуулиар 10 жил болсон учраас эрсдлийн үнэлгээнд нь суурлаад шууд тусгай зөвшөөрлийг 10 жилээр 2 хоногийн дотор сунгаж өгнө. Нэмэлт шалгалт хийхгүйгээр. Тэгэхээр ийм бодтой алхмууд хийлээ. Татварын хуулийн дагуу бид нэр өмнө нь татварын өртөө нийгмийн даатгалын өртөө компаниудын дансыг 1 сар хаахад 1 сар нээхэд 91 тэрбум төгрөг төлөгдсөн. Тэгэхээр шинэ хуулиар нийгмийн даатгалын өртөөч бай, татварын дантад өртөөч бай, дансны 20%-ийг нь огт хаахгүй. Ингэснээрээ цалин өсөө тавиад үйл ажиллагаа явуулах болцоог бид нээж байна. Тэгэхээр энэ бол бодтой алхам. Тэтгэврийн реформын хүрээнд 9-р сарын 1-нд өргөн мэдүүлэх бид төсвөөрөө нийт тэтгэвэр авагч нарын тэтгэврийг 100-аас 300 мянга, дунджаар 220 мянга баталгаад суур тэтгэврээ хангана. Ажилласан жилээр шалтгаалаад. Тэтгэврийн зөрөөн дээр 13 оноос өмнөх сая 400, 18 оноос хойш 2 сая 400-ын цалингаас бодуулж байсан ахмадууд 140 мянга. Энэ 140 мянган ахмадыг бүгдийг 2 сая 400-ын цалингаас бодоход параметрийн өөрчлөлтийг анх хийж байна. 1% хөрөнгөлөө хийх эрхийг ард түмэнд өгж байна. За хамгийн түүхэн одоо ажил бол мэдээж 17 жилийн хугацаанд яригдсан оюу толгой хэлцэгт монголчууд ялт байгууллаа. Олон жил одоо ярьсан. Үеийн засгийн газрын бас оролдлогууд байсан. Үндэсний аюулгүй зөвлөлөөр ч гэсэн энэ асуудлыг ярьж аюулгүй зөвлөлөөс одоо ерөнхийлөгчийн зүгээс тодорхой үүрэг чиглэлүүдийг өгсөн. Үүний үр дүнд бид 30 их 80 төгрөгийг ирээдүйд төлөх өрийг тэгэлжлээ. Бисүг. Тэгэхээр оюутлогоо бол татвар төлбөр ногдол ашигаар л бидэрт өгөөж өгөө. Тэгэхээр тэр өр буюу 12.5 тэрбум доллар үүсчээд байсан өрийг тэгэлэхгүйгээр ногдол ашиг яригдахгүй. Гэхдээ сая хэлцээрийн үр дүнд энэ жил оюутлогоос ногдол ашиг авна гэдэг тохиролцоонд хүрсэн. Мөн зээлийн хөг 7 жил тутам ярьдаг байсан. Үүнийг 3 жил тутам ярьдаг болгож чадлаа. 30 их 80 гэдэг бол цалин хөлс тэтгэвэр тэтгэмж хүүхдийн мөнгө гээд баг улсын төсөв нэгдсэн төсөө баг орлого шүү дээ. Тэгэхээр ийм одоо амжилтыг бол 100 хоногийн дотор гаргасан. Тэгэхээр бид баялагын сангаа хариуцуулах нөхцөл бүрчлээ гэсэн үг. За тэгэл зис айлуулах цогцлбор, гангийн цогцлбор, Багнуурын пиролизийн үйлдвэр, тэгээ Улаанбаатар замын өдийг холбосон 4 игнээ хурдны зам, лүнгийн зам. За одоо энэ газрын тосны хуулийг батлан гаргаснараа нөгөө түүхэн хэдэ нийлүүлэх, нефтийн үйлдвэр түүхэн хэдэ нийлүүлэх гацааг бас чөлөөлчлөө шүү дээ. Тэгэхээр ер нь дуустдаггүй олон яриа дууслаа. Дараагийн 100 хоног бол ард түмэн илүү үр шимийг нь хүртсэн 100 хоног байгуулна. Намрын төсөв дээр төсвийн реформын эхний алхмыг хийн. Энэ нэг банк нэг байгууллагын нэг мөнгөн гүйлгээний тайлан болцсон төсөв дээр нэг алхам хийхгүй бол өмчөө тоолж чаддгүй улс болчиход байна шүү дээ. Тэгэхээр энэ ажлыг одоо хоосоо ярих биш те. Үр дүн
Би 100 хоног 100 жилүүлт ингэ тавьсан шүү дээ. Өмнөх ерөнхий сайдууд өмнөх ерөнхий засгийн газрын гишүүд авч ирээд манан дэглэм сэргэж эхлэе гэдэг ийм зүйлүүд бас улс төрд байгаа гав гинжээ бас чөлөөлөх юм ажиллагаа чинь хэр юу гэх байна. Засгийн газар энэ улс төрөө даах уу? Хууль давж гიშгэж байгаа улгаа дээрэмт холбогдож байгаа хав ойрынхоо хүмүүс тендер мөнгө хуваарилдаг нөхдүүд бас манай намд байна шүү дээ. Энэ нөхдүүдэд бол эвлэрэхгүй. Миний арга барил манай намын болон нөгөө намын зарим нөхдүүдэд таалагдахгүй байгаа. Ягаад гэвэл би хинтээж тендерийн 10% ярьж үзээгүй. Би өнөөдрийн улс төрд байгаа хинтээж ямар нэгэн компанитай ямар нэгэн бизнесийн ашиг сонирхол байхгүй. Дээрээс нь би нэг бас хэлдэж шүү дээ. Би чинийг атман танихгүй юм шүү дээ. Гол онцлог нь тийм учраас ажлынхаа үр дүнгээрээ л ажлаа харуулж байгаа. За тэгэхээр тэр асуудлыг бол тэр хүмүүсийн байр суурийг ойлгохгүй мэдэхгүй байна. Тэр хуулийн хэлтийн байгууллага шалгах нь биз. Зүгээр ер нь хууль давж хинж гიშгэхгүй шүү. Авилгын эсрэг чөлөөлт бол засгийн газрын 4 дахь чөлөөлт. Тэгэхээр хууль зөрчиж байгаа, ёс зүйн асуудал гаргасан. Хинтээж Монгол ардын намын даргын хуваар Монгол улсын ерөнхий сайдын хуваар бол эвлэрэхгүй. Танилын нүур халуун хэдий боловч та бидний их орон ирээдүй илүү хайран байна гэдэг үгийг би байнга хэлж тэр зарчмаа барьж ажиллаж байгаа. Өмнөх засгийн газрын үед 5 яшгээд хэрэгжижсэн шүү дээ. Авах юм уу? Зөвхөн энэ удаа л бид нар авах юм. Гэтэ оюутлын зүгээс ноогл ашиг өгнө гэсэн тайлбар огт өгөөгүй байгаа болохоор нийгэм бас жоохон. Нөгөө энэ хилцээрийн протокол нь шүү дээ. Одоо бид нар юу гэж байгаа ноогл ашиг хэдийг өгөх вэ гэдэг асуудлыг одоо бид нар хилцээрлүгөө орж тохиролцсон үстэй. Тэрнээс үүш тэгж зүгээр амныхаа зоргоор хэдийг өгнө хэдийг өгнө гэж ярихгүй шүү дээ. Энд чинь ноогл ашиг хэдийг өгөх вэ гэдэг хилцээр эхлэх гэсэн. Тэр монтротой холбоотой асуудал болвол тусдаа асуудал. Юу гэхээр ноогл ашиг энэ жил өгсөн тохиолдолд тэр дараа дараагийн асуудал ярих гэхээс биш ноогл ашиг аваагүй байгаа үед бол тэр асуудлыг ярихгүй. Онтротой хэрвээ янз бүрийн хилцээр хийнэ гэвэл энэ дээр аль талаас хилцээрийн баг гаргаад их хурлаар энэ гэрээнд ороод их хурлаар батлагдаад явна шүү дээ. Эний чинь засаг бидаа шийдэх ямар ч одоо болцоо байхгүй. Зүгээр миний хувьд н Ороно майнингтэй хийсэн гэрээний дагуу бол Монгол санхүүгийн хариуцлага хүлээлгдэг энэ оюу толгойн 34%-ийг эзэмшдэг гэсэн энэ алдаагаа амнаатаар солиод явчихаар тэр компани ашигтай ажиллана уу, зардлаа гаргана уу, тэрээс үл хамааран шууд борлуулалтаас нь татвар авчихгүй. Тэгэд авсан татвараа бид нар чинь баялагын сангийн хуулиар баялагын санд хийнэ гэх хууль эзэж төсвөрөө татахгүй. Тэгэхээр ингэж энэ процесстэй байхгүй юм. 5 шийдэлгээний хүрээнд одоо шоу ажиллагаагаар барьж ирсэн хүмүүсийг буцаагаад хэрэг нь хаагдж яана барьж яана гэдэг юм асуудыг ярьж эхэлж байна шүү дээ. Яг хуулийн байгууллагын өмнөөс бол би мэдээж хэний хэрэг хаагдсан нэгдсэнийг бол ярих эрэхгүй субъект биш. Гэхдээ засгийн газар гэмтрэхтэй тэмцэгчийг үүрэгтэй шүү дээ. Тэ? Та тэгэхээр мөнх бат Бадамжуна нартай хамтран ажиллахгүй гэж ойлгож болох уу цааш та? Би бол хамтарч ажиллахгүй. Эрчим хүчний салбар одоо энэ хөгжилтөд бас нөгөө тасрахгүй баталгаа юу юм байх уу? Сая баруун аймагуудад бас асуудал үүслээ. За нэгдүгээр хоёрдугаар тэгвэл түлшний асуудал байна. Яг нь шинэ дахиад өөр одоо хятадаас авч байгаа их усрыг нэмэгдүүлэх юм гарцыг хийх үү? Яг нь ер нь бол сая дамжны сайт гэсэн мэдээлэл өглөө шүү дээ. Манад бол яг ер нь нэг 30 гаруй хоногийн нөөц бол байна. Хүнд үедээ бол эн чинь нэг бараг нэг 7 хоногийн нөөц байх үгүй л яригддаг шүү дээ. Яг бид бол сайн нөөцлсөн. 30 гаруй хоногийн нөөц байна. Оросын холбооны улсад бол би их хурлын дарга байхдаа айлчилж энэ асуудлыг бол уламжилж ийсэн. Тэгээ ерөнхий сайдаар томилогдооч гэсэн нэлээд хэд хэдэн хилцээр хийсний үр дүнд бол 6 сард 6200 болох гэж байсан. Тэгээ 1.8 их нийтийн бараг ачаал үүсгэж ийснийг бол зогсоогоод Оросын холбооны улс бол Монгол талд нийлүүлж байгаа хэвээ. Тэгэхээр одоо та бүхэн харж байгаа Оросууд байгаа бензинээс Монгол хямдхан байгаад байна гэд ингээд Оросууд хүртэл шүүмжлээд байна шүү дээ. Тэгээ бид нар бол бас хөрш оронтойгоо хилцээр хийсний үр дүнд бол манад бол одоо тасдуулахгүй одоо нөөцийг бол бүрдүүлж өгж байгаа гэдгийг бас хэлье. Би Казахстанд, Хятадд энэ саналуудаа хэд тавьсан. Ер нь дэлхийн бүхий л улсууд одоо энэ хомсдолд орчод байна шүү дээ. Та бүхэн харж байгаа энэ Ормосын хоолойтой холбоотой. Тэгэхээр Хятадд бол би говийн бүсэд том үйлдвэрүүдээр бас дэмжлэг үзүүлээч гэдгийг сая Лижа ерөнхий сайдтай Дайлинд очихдоо бас хэлсэн. Тэгээд энэ асуудлаа би уламжилсан. Яг го мэдээж нөгөө нэг говийн бүсдэр та дэмжлэг үзүүлээч гэдгийг хэлсэн. Тэгээд хариу бол хүлээж байгаа. Гэхдээ өөрөө энэ чинь нөгөө дэлхийн бүх улсууд өөрсдөө хүнд байна шүү дээ. Тэр зөвхөн манад гэдэг юм уу? Тэгээд эсвэл Хятадд нөөц байгаад
манад нөө зөхгүй байна гэж ярина гэж бол зохимжтой биш баг. Тэгээд дэлхийн бүхэл улсуудын цорилтууд тулгарч байна. Харьцангуй бид нар хүнд үеийг бас ингээд туулаад явж байна. Эрчим хүч. За эрчим хүчээр бол яг гоо сая дээр 220 мегаваттын их үүсвэрийг би үн буулгалаа шүү дээ. Энэ чинь 15 цент байсан шүү дээ 1 киловатт тий. Нөгөө их үүсвэр одоо хуучин чинь нөгөө нийлүүлэх зардал нь. Тэгэхээр сая нөгөө 5 байршил дээр зарлахаар 485-аар ороод ирж байгаа шүү дээ. Үн буурж болж байна. Дээдл нь 780, доод нь 485. Ингэж үн буурж байгаа. 2-оос 3 дахин буурж байгаа. Дахиад бид 5 байршил дээр зарлаа гэдэг үүрэг эрчим хүчний яамд өгсөн. Маргааш засаг дээр танилцуулна 5 байршил дээр дахиад их үүсвэр нэм. Энэ жилийн хувьд бид нар нэг жилд бол 1900 мегаватт хэрэглээд байгаа байхгүй. Энэ жилийн дутагдах нэг 200. За эх жил энэ үйлдвэрүүдээс шалтгаалаад нэг 300 орчим дутна гэж байгаа. Тэгэхээр би бэлтгэл ажлыг хангая гэж та бүхэнд хэлж байна. Тэрнээс тийм учраас 220-ыг тэр их үүсвэр дээр тавиад дахиад нэг 200 мегаваттыг маргааш зарлая. За 119 компани хүсэлт өгсөн энэ боломж байна. Сэргээгт чинь нөгөө айгүй өндөр байдаг гэдэг байсан шүү дээ. Тэсэн чинь одоо үн чинь буурчаад. Хоёрт бол Сэлэнгийн 70 мегаватт байна. Хятадаас нэг нэмэлт авахаар бас нэг 80 мегаватт байна. За тэгээд бөөрөлжүүд тийг бол өргөдөх шаардлагатай гэж би үзэж байгаа. За ингээ нийслэлээр бол Дэнжин мянга хин станц гэдэг. Ер нь их усруудыг нэмж байгаа. Бэлтгэлийг бол ажил авснаасаа жоо хангасан шүү дээ. Эрчим хүчин дээр бол гол анхаарлаа хандуулаад тэгээд ухаалаг тохируулгуудыг тавиад ингээд явж байна. Хүмүүс бол тохируулга хийх хэрэгтэй. Эрчим хүчний салбарыг бол ашигтай орлоготой цалин хөлсөө өөрөө тавиад явах чиглэл рүү илүү одоо хандуулахаар л ингэж ажиллаж байгаа. Тэр их усрын хувьд бол бид нар 100 бэлтгэл хийв. Одоо бол энэ 100 бүтээн байгуулалтын одоо ийм сарууд шүү дээ. Тэр 12 сарын 1 гэхэд бол 5 энэ сэргээгт станц орно гэж зорж байна. Одоо энэ наадмын дараа бол Сэлэнгийн 70 орчно. За дээрэс нь тест 4 дээр бол 9 дугаар зуухыг засварын асуудлыг хөгжлийн банкнаас сүүл шийдвэрлсэн. Тэгэхээр 27 хоног бол ингээд давна. Ер нь ингээд бэлтгэлийг бол сайн хийж байгаа шүү. Тавталгай станцыг бол яг нь төр хувийн хвшлийн төлөвчлөлөөр явуулъя гэж зорж байгаа. Эрдэнэс тавталгай компани дээр бол жил болгон төсөв тавиад яваад яг эхлэг удацсан юм бэл. 2 удаа тань. Тий, одоо бол нэг 20 80 ч гэдэг юм уу санхүүжилтийн схем дээр нь ажиллаж байна. Тэгээ нэг 20% нь Эрдэнэс тавталгай эзэмшээд 80% хувийн хвшил оролцох байга явуулъя гэдэг ийм зорилтыг бол дэвшүүлж байгаа. 450 шүү дээ, тий. Тэгээ ер нь бол энэ говийн бүс дээр бол том станцуудаа явуулах нь зүйтэй. Тэгээ би бол дэмжиж байгаа. Сайжруулсан шахмал түвшнийхээ баруун зүг өдрөө яаж шилжих юм бэ? Одоо Хагскокс шилжих. Гэхдээ яг нь ер нь бол Хагскокс ч бол энэ жилдээ орохгүй нэ шүү дээ. Тэг яг зүгээр Мидлэнээр 2019 онд бол нөгөө түүхийгээр нүүрс гаргахыг хориглосон шүү дээ, тий. Тэгээд анх энэ тавталгай түвш компани байгуулагдаад тэр Мидлэнэ хангаад ингээд түвшээр иргэдээ хангаж эхэлсэн. Одоо тийм байсан ч гэсэн бараг 280 мянгаыг орчмыг хятадаас судалж авсаар л байгаа шүү дээ. Тавталгай түвш бол нэг 180 мянгаыг хангаад. Тэр Мидлений дараагийн түвшин багхгүй. Хүрэн нүрсийг хөх нүрс болгоод чинь 600-аас градусаас 650 градус жигнээд хөх нүрс болгоно гэдэг бол агаарын бохирдлыг бодтойгоор 50% бууруулах юм байна. Дээрээс нь сая энэ багнуурын нүрсийг хятад шинжилүүлсэн. Дахиад нэг 2 газар ингээд 3 газар шинжилүүлээд энэ бол одоо шатах юм байна. Энэ бол чанарын шаардлага хангаж байна гэдэг одоо хариу ирүүлсэн. Тэгсэн чинь хятадын зөв зээлийн батлан даалтын том компани байгаа Синошур баталгаа гаргаад бид нэр гадна одоо хятадаас ч юм уу гаднаас хөрөнгө оруулалт татвал энийг 70% санхүүжилтнэр нь батлан даалт хийя гэдгийг бол илэрхийлсэн. Тэгэхээр 20% дээр нь Чингис хаан баялагын сан, 10% дээр нь нийслэл, 70% дээр нь гадны хөрөнгө оруулагч, тэрэн дээр нь Синошур баталгаа гаргаад ингээд багнуурын пиролиз үйлдвэр эхлүүлэх чинь 100% төрөөс хийх гэдэг юм. Ерөөсөө байхгүй. Ингүүл өртөг бол буурна. Ирэх жил бол 27 оны намар гэхэд бол бид нэр эхний туршилтын байдлаар дотооддоо үйлдвэрлэсэн тэр нөх хөх нүүрсээр түлшээр иргэдээ хангана гэхээр өртөг бол буурна, утаа буурна гэх. Тэрээс дандаа нөх нүүрстэй байж хятадаас аваад байна гэхээр энэ чинь тэнд үний хэлбэлзэл ямар байгаас шалтгаалаад ингээд манай ард иргэдийн амьдрал ах шууд хамаарат байна гэхээр энэ бол харамсалтай. Багнуур дээр бол зүгээр уурхаан горим алдагдсантай холбогдуулаад тодорхой санхүүжилтийг шийдэх ёстой байна. Тэгэхээр энийг бол Чингис хаан баялагын сангаас шийдвэрлээд яг л уурхааг өргөдөхгүй бол энэ пиролиз үйлдвэр байгуулагдах бас бэрх байхгүй.
энэ чинь нөгөө үйлдвэр технологийн парк гэх нэг 650 газар хийсэн ш. Тэгэхээр эхний байдлаар бол пиролизийн үйлдвэр станцтай хамт явна. 50 мегаваттын нэг станц барь. Ингээд эхний шатна. Тэгээд үйлдвэр технологийн паркийн дагуу дараагийн нөгөө дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажлууд явнаа л гэж зорж байна. Энэ намын дараа тавьсан. Бүрийн хийн 50 хугацааны тийм хагас нөхцөлөө хүмүүс би бэлэл төрний явж шүү дээ. Одоо энэ засгийн газрын 100 хоногийн ажил бүгд л мөрийн хөтөлбөр шүү дээ. Манайх л нөөцийн суудын төлөвчин босоо 400 сая болгох гэсэн шүү дээ. Манай нам л тэгээд тэтгэврийн хуримтлал хагас хуримтлал руу шилжүүлэе гэсэн. Тэтгэврийн тогтолцоо реформ хийе гэсэн. Манай нам л ийм мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн. Тэгэхээр намын даргын хувьд ерөнхий сайдын хувьд тэр намынхаа дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж ажиллахын тулд ажиллаж байна шүү дээ. Дээрээс нь 24 оны сонгуулийн дараа нөгөө арчил нам хүн нам хамтарсан засаг байгуулагдахад мөрийн тэр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн ажлыг бий хагасан. Тэгээд энэ мөрийн хөтөлбөрийн бараг нэг 65 орчим хүмүүс манай намын мөрийн хөтөлбөр шингэсэн. Хүн намаас эрчим хүч хэсгийг авсан байдаг. Тэ? Тэр нэг ногоо хөгжилтэй хэдэн саналууд иргэний зориг намаас бас өгж ийсэн. Энэ карбон кредит гэдэг. Тэр үндэсний эвслийн боловсрол байна уу? Бас нэг хэдэн заалтуудыг авсан. Тэгээд арчилсан нам бол нэг эдийн засгийн эрхчлөө, хувийн эвшил, хөрөнгө оруулалттай дэмжинэ гэдэг бүлэг байсан. Тэндээс нь авсан. Тэгээ одоо нэг тийм энэ дээр бол ус төрж байгаа юм байхгүй байхгүй. Улс төрийн 5 нам эвслийн мөрийн хөтөлбөрийн сайн заалтуудыг нийлүүлээд ажлын хэсгийг бий ахлаад манай одоо Алтан гэрэл сайд арчилсан намаас ороод одоо Наранбаяр сайд хүн намаас ороод бид нар чинь нөгөө Германы хамтарсан засгийн мөрийн хөтөлбөр дээр ингэж уялдуулсан шүү дээ. Загварыг ашигласан. Тэгээ энэ 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөр их хурлаар батлагдсан хөтөлбөр чинь бүх намуудын зорилтууд шингэсэн байхгүй. Тэгэхээр засгийн газрын 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд баримтлах 100 арга хэмжээний төлөвлөгөө нь чөлөөлийн үндэсний санаачлал байхгүй. Сая чөлөөлийн үндэсний санаачлал Монгол улсын урт дунд богино хугацааны бүх хөтөлбөр төлөвлөгөөг хурдсахад зориулсан 100 арга хэмжээний төлөвлөгөө. Сая өнөөдөр хүмүүс тарааж өглөө шүү дээ. Нийслэл дүүрэг бүх шатанд ингээ үүрэг болгож байгаа. Бизнесийн эрх чөлөөний хууль дээр гадаадын банк оруулж ирнэ гэсэн чинь Унгаас ер нь өөр улсын банк манай улсыг сонирхож байгаа тийм банкуд байгаа юм уу? Та бас нэг мэдээлэлтэй гадны улсын банкуд сонирхож байна гэдээсэн шүү дээ. Солонгосоос 2 банк санал хийсэн. Би өөрсдөө. Тий. Солонгосын 2 банк саналаа хийсэн. Тэгээ би өөрөнд дэлхийн сая Дайлианы форум дээр оролцох төрчөрн Монгол гадаадын банкуудыг урьж байна. Нээлттэй ярьлаа шүү дээ. Процесс зөндөө байгаа шүү дээ. Одоо тэр банк чинь шаардлагуудаа давна тий энэ чинь нөгөө зөндөө процесс байгаа. Зүгээр олноороо сонирхож ивэл сайн. Гэхдээ одоо сая Дайлины форум дээр химэл оюуны дата төв байгуулнаа. Манайх ийм улсаа гэд би танилцуулсан шүү дээ. Түүний дараа дээрэс нь баялагын сан байгуулсан. Бид нар ингээд төөхөө ингээд портфолио багц болгоод бирж дээр гаргах гад байна гэд тэгсэн чинь та бол Филипп Капитал Монгол салбараа нэг аюу сайн хэрэг шүү дээ. Дээрээс нь Black Rock шүү дээ. Энэ чинь дэлхийн одоо бараг 18 биллион удирдах байгаа гэж байна шүү дээ. Тэгээд маргааш бол нөгөө Franklin Templeton багхгүй. Гэрээ зурхаж байгаа шүү. Franklin Templeton ч сая Узбекистанд тэр нэг 15 баха 15 компани нөгөө 5-10% нийлүүлээд багц болгоод бирж дээр гаргалаа шүү Узбекистанд $500 сая хөрөнгө босгоно шүү. Тэрийг чи хийсэн сангийн удирдлагын компани багхгүй. Эдгээр чинь бидэнтэй хамтарч ажиллая гэж хүсэлтэд тавиад ингээ маргааш одоо ингээ юм зурхаж шүү дээ. Төр юм сан байна. Тэгэхээр Монголыг харах уур амьсгал манай засгийн газрыг ингээ харах уур амьсгал бас дээрж байгаа шүү дээ. Тэгэхээр гадаадын банк дээр одоо ингээ нэг шүүн тунгаагаал тэр банк буруу зүг гэдэг. Энэ чинь Монгол банк зөвшөөрлөө нэг нөлөөний процесс болно шүү дээ. Тэгээ бизнесээ зарчмаар л явна. Миний барьж байгаа юм юу гэхээр жишээ нь тэр Унгарын OTP банкуд би уулзахад хэлсэн. За ингээ банкны эрх зүйн орчин бүрдчихлээ. Та нар ингээ орж ирж болох юм. Гэхдээ төрөлдсөн хэлбэрээр орж ирэх нь бас зүйтэй шүү. Та нар зөвхөн орон сууцсан шүү дээ, тий? Орон сууцны одоо зээлийг хямд өртөгтэй шинэ боломжийг нээх зорилгоор орон сууцны төрөлдсөн банк байж болно шүү. Яг тэгэхээр дотоодын бас банкудтайгаа тийм жижиглэнгийн зээл дээр өрсөлдөд байх биш. Төрөлдсөн орон сууцсан дээр эсвэл эрчим хүчний төслийг хэрэгжүүлэх зорилгоор гэдэг. Ингээд төрөлдсөн банк хэлбэрээр байвал, бөөний банк хэлбэрээр байвал илүү зохимжтой гэдэг хэлсэн. Тэд ч гэсэн өөрсдөө ер нь орон сууцны банкн дээр орхон зүйтэй юм а. Энэ орон сууцчлалтын төрөлсөн банкны хууль батлагдах уу гэдэг. Хүмүүс бас энэ орон сууцын төрөлсөн банкны хуулийг төрийн 100% мэдлэх гэж ойлгоод байгаа шиг байна. Тийм биш шүү дээ. Энэ хуулийн дээрээ
эн чинь 34 хүртэлгөө буюу голден шеэр дээр л төр байна. Яагаад гэхээр ипотекийн 6% баялаг хуримтлалын сангийн мөнгөөр тэнд санхүүжүүлдэг учраас төр нөгөө алтан хувьцаан дээр нь заавал байх хэрэгтэй байхгүй. Яг бол ипотекийн зээлийн 6% хөтөлбөрийг Монгол банкнаас аваад тэр орон сууцны санхүүгийн банкны дээр авчирдаг гэдэг шүү дээ. Бусад 66% дээр нь бол хуваагаад шеэрийг эзэмш. Гадны хэдэн ч банк өнө хөрөнгө оруулагч нар байна. Бид алтан хувьцаа эзэмшиж байгаа хүрээр тэр 6% тасралтгүй явуулъя. Тэгээд яг алтан хувьцаа эзэмшээд тэр ороонуудын хийсний дагуу туц дээрээ нэг юм хориг тавих хэрэгтэй. Тэг вето их мэрхтэй байя л гэж хэвгүй. Тэгэл ингээд явж байгаа шүү гэдгийг хэлье. За баярлалаа. Баярлалаа. За бүгдэнд баярлалаа.